Таны түүхэн кино болон сайн бацгтлээ ихтгэл дотор. За энэ жил Номи Холдинг компани 25 жилийн тохиож байна. 4000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг үндэсний тэргүүлэгчилдэг компаниудын нэг болох Номи Холдинг компани хамт олон 25 жилийн хүрээнд хөгжлийн өтөж номинчууд чуулга уулзалтыг Corporate Convention Center зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад оролцохоор мянган зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Хөгжлийн өтөж номинчууд чуулга уулзалтын үеэр боломж ба хөгжил, брэнд үйлдвэрлэл, үйлчилгээний төгөлдршил гэсэн 3 салбар уралдаан болсон. Мөн Номи Холдинг компани хамт олон өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа дүгнэж, гаргасан амжилтуудаа эргэн санаж, алдаа оноотой зүйлсээ хэлэлцэн хөгжлийн гарц шийдлүүдийг тодорхойлсон юм а. За Номи Холдинг компани үүсгэн байгуулагдсанаас хойш 25 жилийн өнгөрсөн байна. Тэгээд 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Номи Холдинг компани маань нийт ажиллагчдын тоо өнөөдрийн байдлаар 4000 гаруй ажиллагчдад ажилласан байна, тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд бас Номи Холдинг компани хийж бүтээсэн зүйлсийн талаар дурдах юм бол компани хамгийн том нийгмийн хариуцлага бол татвар төлөх хэвлэлдэг. Тэгэхээр Номи Холдинг компани татвараа үнэт шударгаар 100% төлж нийт өнгөрсөн хугацаанд төлсөн татваруудыг биднээс тон хэмжээнд гаргаж үзлээ л дээ. Тэгэхээр 640 хүүхдийн цэцэрлэг 205-ыг барих. За 640 хүүхдийн сургууль 104-ийг барих гэх мэтлэн ийм хэмжээний татварыг бол улсад төлсөн ийм тоо мэдээ байна. Тэгэхээр энэ тоо мэдэн дээрээс үндэслэх юм бол нийт Номи Холдинг компани салбар нэгжүүд бусад үйл ажиллагаа маань бол компани нийгмийн хариуцлага болох татвар төлөлтийн ажлаараа бол асуудлаар бол хамгийн өндөр түвшинд явж байгаа юм байна гэж ойлгож байна. За тэгээд мөн түүнчлэн өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан нийт 25 жилийн хугацаанд компаниг өсөж өндөх төрөнхөд гол үүрэг гүйцэтгэсэн зүйл бол манай хэрэглэгч түншүүд байгаа. Тэгэхээр нийт 25 жилийн баярын мэндийг бидний цаг хугацаа бүхэнд дэмжиж байсан хэрэглэгч түншүүд та бүхэндээ баярлалаа. Мөн ажилтнуудаа баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За чуулга уулзалтанд Номи Холдингийн салбар компаниудын удирдах гүйцэтгэх төвчний ажилтнууд хамт олонныхоо санал бодлыг чөлөөтэй сонсож, цаашид хэрэгжүүлэх бизнесийн бодлого, стратеги төлөвлөгөөг танилцуулсан юм а.